Эрхэм намын гишүүд хүндэж өстөө. Та бүхний амрыг өрж байна. Юуны урд Өвөр Монголын ардын нам байгуулагдсан 100 жилийн ойд баяр хүргэж байна. Миний нэрийг Соёнбоо гэдэг. Би бүр 2020 онд Өвөр Монголын Өхлөө хамгаалах хөтөлбөрийн дунд Өвөр Монголд сонины сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд Өхлөө хамгаалах хөтөлбөрийг мөдөөснөөс болж нэг сарын хугацаагаар улс төрийн дахин сургаан хөгжлийн хичээлд орсон байлаа. Тус хичээлд Хятад багш тамилсан бөгөөд тэр багш нь биднэрт Хятад улсын ерөөсөө Монгол улсыг тусгаар тогтнуулах нь буруу байсан гэж биднэрт хичээл орсон байна. Тухайн үед бид нэр хөдийгөөр тусгаар тогтнолын тухай дэмий ойлгохгүй байсан боловч Хятад хүмүүсийн Монгол хүнээ тусгаар тогтнолыг өнгөж хэлсэнд бид нэр маш их уурлан хилэгнэж дургуурч байлаа. Үүгээр 2021 онд би Америк улсад ирж Өвөр Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнтэй танилцж Өвөр Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний төлөө хүчин хувь нөмрөө үзүүлэхээр ирсэн байлаа. Өвөр Монголын ардын нам бол Өвөр монголчуудын чурын ганц гарах зам гэдгийг нэн гүнжгээ ойлгон нэг журнад эртөө бидний өвөг дөөдөс Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө хэрхэн тэмцэж байсныг илүү ойлгох болжээ. Үннийг нуулгуу хэлбэл Хятадын коммунист засаг нь олон улсын коммунист хөдөлгөөнөө Зүүн Азийн ховоор баг басны хувьд тэдний ноёрхож байгаа ард түмнийхэн зөвшөөрлийг нэг секундэд олж байсангүй. Үүнд Монгол ард түмний зөвшөөрлийг нэг секундэд олж байсангүй. Тэрээр 30-аад жилийн өмнө Жүглэт холбоод улстай яагаад нурсангүй гэвэл коммунист засаг нь ноёрхож байгаа ард түмнээ хамт хөдөлмөр хүч болгон хөргөлж тэдний өх баялаг өд уурсныг чөлгөж өөрөөр хэлбэл өвөр монголчуудыг хамт хөдөлмөр хүч болгон хөргөлж бидний уурхай ховор шороогийг чөлгөн дөөрөвдснөөс колоничлалын засаг хуурмаг засаг хэрэгжүүлж өөрийн улс төрийн эрхэм 30-аад жил үргэлжлүүлсээр өнөөдөр хүрчээ. Гэхдээ өнөөдөр урд гараагүй Өвөр Монголын түүхэн сонголт улс төрийн сонголт болж байна гэж би итгэж байна. Яагаад гэвэл Хятадын коммунист засаг нь өн мөтөр ноёрхож байгаагаас барууны ардчилсан нийгмийн улс төрийн байгууламжтай үндсэн тогтолцооны зөрчилтэй болж байна. Өн мөргөлдөө нь яв татам гүнгэрсээр өнөөдөр хүрч Өвөр монголчууд яахын аргагүй хоёр сонголтод очиж байна. Нэг нь бол хилийн гадна байгаа Өвөр монголчууд Хятадын паспортыг барьж Хятад иргэнээ итгэл үнэмшлөөрөө амьдрах. Хоёрдугаар нь Өвөр Монголын ардын намын сод мөргөн удирдлагыг дагаж Монгол хүн болж амьдрах. Үүнд Өвөр монголчууд яахын аргагүй түүхэн сонголтод толгож байгаа бөгөөд Өвөр Монголын ардын нам бол Өвөр монголчуудын чурын ганц гарах зам мөн гэдгийг дахин нэг удаа илтгэж байна. Яг ийм учраас тус удааны хуралд өндөр амжилт олохыг би чин сэтгэлээсээ хүсэж өгнж байгаа бөгөөд бүх гишүүдэд нэг илүү чармайн Өвөр монголчуудын тусгаар тогтнолын үйлсийн төлөө хүчин нэмрээ хэмжүүлэхийг уриалъя. Баярлалаа.